Сайн байцгаана уу? Би Сэм байна. За би яг 9 сарын өмнө нэг бичлэг хийжсэн байхгүй юу? Тухайд ерөнхийдөө сэтгэл санаа амар хэцүү. Яг гадаад сурч исэн. Тэг миний ярьсан зүйл болохоор Карл Густав Юнг гээд сэтгэл судлаач байдсан шүү дээ. Тэг одоо Зигмунд Фройд энтертэй нэг үед амьдарч байсан. Швейцарын алдартай сэтгэл судлаач байдаг. За тэр хүний гаргасан Dark Night of the Soul гэдэг ойлголт өгдөг байхгүй юу? За монголоор яг махчлаад орчуулах юм бол сүнсний хар шүн гэх юм уу? Яг мэрэгжлийнхэн нэр томыг сайн мэдэхгүй л юм л та. Тухайд би яг тийм Dark Night of the Soul-ыг туулаад байгаагаа мэдээд тэгээд яг бичлэг хийжсэн. Гэхдээ нөгөө нэг дуу нь маш сул болцсон байсан болохоор одоо тэгээд тэр талаар дахиад ярих гэж бодож байна. Тэгээд сүнсний хар шүн гэхээр ерөнхийдөө хүн амьдралаас ингээд утга учир харж исэн зүйлүүдээ гинт алдах тий гинт одоо амьдрах хүсэлгүй болох гэдэг ч юм уу нэг юм сэтгэл зүйн шоконд орох процесс байдаг. Одоо хүн гинт ажилласаа халагдах ч юм уу эсвэл хайртай хүнээсээ салах эсвэл бүр хайртай хүмүүсээ алдах, хөхөл хахацалтай нүүр тулах гээд ийм үед ерөнхийдөө хүнд маш хүчтэйгээр илэрч гарч ирдэг. Би яг энэ зүйлийг ерөнхийдөө баг 3 жилийн өмнөөс эхэлж мэдэрч эхлэв. Тэгээ миний хувьд энэ процесс нь маш удаан үргэлжилсэн. Одоо хүртэл ингээд баг зэрэг явж байгаа. Гэхдээ би яг гадагшаа очиод тэгээд ганцаараа тэнд өөрөө өөртөө ур ганцаараа тий өөрөө өөртөө нүүр тулаад гэр бүлийнхнаасаа хол найз нөхдөсөө хол ингээд сатаарах зүйлгүй болоод ирсэн чинь тэр мэдрэмжээрээ бүр дүүрээд халиад тэг ингээд ганцаардаад тэгээд яг бичлэг хийжсэн. Тэгээ одоо дэлхийн хаана ихтэй бас иймэрхүү зүйл мэдрээд сууж байгаа хүмүүс байвал жоохон ч ихсэн хэрэг болох болоо гэж бодод. За тэгэхээр хүн гинт ингээд амьдралаас утга учир харахаа болоод ингээд шоконд ороод сэтгэл зүйн гутралд ороод ч юм уу тэгээд ирэхээр хүн яг өөрийнхөө нөгөө нэг shadow self буюу одоо харах уу сүдрийн талуудтайгаа нүрт болж эхэлдэг байхгүй. Өөрийгөө одоо шинээр таних мэддэг тий. За жишээ нь ингээд хоёр хос байлаа гэж бодъё л та ингээд хамт байжгаад ямар нэгэн асуудлаас болоод саллаа гэж бодоход за ингээд тэр харилцаанаас гараад ингээд өөрийгөө ажиглаад үзэхээр за би чи ер нь нэг иймэрхүү хүн байсан юм байна да гэдэг өөрийнхөө сул талуудыг олж мэддэг тий. Яг тухайн харилцаанд байхдаа энэ хүн л болохгүй байх би ингэж яхад энэ тийлээ гэж бодоод байдаг гэсэн чи яг гаднаас нь ингээд өөрийгөө харахаар арай өөртэй одоо нөгөө хүнийхээ нүдээр бас өөрийнхөө сул талуудыг олж хардаг ч юм уу тиймэрхүү процесс явагдаж болдог. За тэгээд энэ нь ерөнхийдөө Dark Night of the Soul буюу сүнсний хар шүн гэдээ байгаа байхгүй юу. За миний бас нэг анзаарсан нийтлэг ажиглагддаг зүйл гэдэг юм бол одоо хүүхдүүд 10 жилээ төгсөөд ингээ гадагшаа оюутан болох гээд явдаг шүү дээ. Ойр ганцаараа. Тэгэл одоо танихгүй мэдхгүй газар очиод тэн чинь яг өөрөө болохоор маш гоё зүйл төсөөлөд явж байгаа шүү дээ. Тэгээ мэдээж тэр оцсон газар нь төсөөлсөн шиг нь байхгүй. Тэгээ тийм үедээ бас хүүхдүүд аягүй их Dark Night of the Soul мэдэрдэг. За тэгээд энэ нэг ганцаардаад байгаа энэ мэдрэмжээ дарахын тулд ерөнхийдөө ингээд шоу цэнгийн ч гэдэг юм уу те нэг юм хөнгөн аргаар тэрийгэ даван туулах гад хичээгээд тэгээд бас ингээд буруу зам руу орцсон ч хүүхдүүд байна. Эсвэл за тэгж явж байгаад ингээд өөрийгөө таниад мэдээд ангаагаад те тэндээсээ бүр гоё ингээд босоод ирсэн хүмүүс ч бас байдаг те. Тэгэхээр хүний амьдралд одоо иймэрхүү зүйл тохиолдохоор яаж даван туулах ёстой байдаг талаар одоо Карл Густав Юнгийн өөрийнх нь гаргасан тийм арга замууд байдаг. Тэгэхээр нэгдүгээрт нь болохоор өөрийгөө бүтээлчээр илэрхийлэх. Карл Юнг болохоор өөрөө ингээд өглөө босонгуутлаа юм мандала зурдаг байсан байхгүй. Мандала ч одоо юм хий уулз гэдэг шүү дээ тий. Тэгээд ямар төрлийн хий уулз зурж гин тэр нь одоо шавх хэлбэртэй байна уу? Бүрэн хий хэлбэртэй нүү цэцэг жимс зураад байна уу? Хар цагаан байна уу? Эсвэл одоо ямар өнгө будаг ашиглаж байгаагаас хамаарат өөрийнхөө сэтгэл зүйдээр дүгнэлт хийгээд тэгээ юу нь болохгүй байна, юу нь болоод байна гэд тэр талууд дээр ажиллаж эхэлдэг. Тэгэхээр ерөнхийдөө өөрийгөө ингээд бүтээлчээр илэрхийлэх хоббитой болох хэрэгтэй. За тухайн үед миний хувьд бас гүн гүнзгий ганцаардл мэдрээд тэгээд нэг юм бичлэг хийжсэн энэ талаар судалж олж мэдсэн зүйлээ одоо та бүхэндээ хуваалцах гад гэх юм уу. За тэгээ бүтээлч хобби бол ингээд зурах, юм бүтээж хийхээс, юм ойж шидгээс ахуулаад ингээд юу ч яж болно те. Хүн тэгээд өөрийгөө бүтээлчээр илэрхийлээд тэр хийж байгаа зүйлээсээ ингээд таашаалаад жаргалыг мэдрээд эхлэхээр өөрийгөө бас аягүй сайн анзаарч мэддэг болдог. Тэгээд одоо ад жаргалын төвшин ингээд дэвшилдэг гэх юм уу. За хоёрдугаарт нь гэх юм бол өөрийнхөө жинхэнэ зан чанарыг олж таних. За бид нар одоо нийгмийн харилцаанд ороод бүгдээрээ ингээд персона буюу маск тавьдаг тий. Ажил дээрээ бид нар шал өөр хүн шиг байдаг. Гэртээ нэг өөр тэгэл аав ээжтэй найз нөхөдтэйгөө бүр ингээд гоё хөвгчлөлтэй гэдэг ч юм уу тий. Энэ бол ингээд хүн болгонд байдаг асуудал. Тэгээд энэ нь хэвийн үзэгдэл. Гэтээ яг яагаад ирэхээр энэ болохоо байцдаг вэ гэхээр
хүн заримдаа нөгөө өөрөө өөрийнхөө зүүжсэн масканда өөрөө өөртөө хууртаад ингээд тэрэндээ итгэж явцдаг. За иймэрхүү асуудал ерөнхийдөө хизээ үүсдэг вэ гэхлээр нийгмээс бусад хүмүүсээс ингээд өөрт нь ирж байгаа нэг тийм тодорхойлт байдаг шүү дээ тий. За энэ хүн бол мундаг юм хөвгчлөлтэй хөнгөн одоо юу гэдэг бусад хүмүүсээр ингээд өөрийгөө тодорхойлуулчихаар тэрэндээ ингэж нийцэж амьдрах гад тийшээ ингэж тэмүүлж хичээж явсаар агаар тэрнээсээ залхаад ингээд тэндээсээ утга учир мэдхээ болоод хүн ингээд бүр гүн гүнзгий шоконд ороод тий стресст ороод ингээд сэтгэл готрол тавтаад эхэлдэг байгаа хгүй. Тэгэхээр ямар ч байсан ингээд бусдад өөрийнхөө хийл хязгаарыг тавиад тэгээд бусад хүмүүсээр одоо жишээ нь ээж аваараа ч гэдэм үү найз нөхдөөрөө ч гэдэм үү өөрөө өөрийгөө тодорхойлуулах боломж олохгүйгээр зөвхөн чи өөрөө дотроосоо хэн бэ гэдгээ олж таниад тэгээд тэрүүгээрээ одоо өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй байдаг. За 3 дугаарт нь гэх юм бол өөрийнхөө сул талуудыг сайн олж мэдэх хэрэгтэй. За хүн ер нь ингээд өөрийнхөө сул талыг хүлээн зөвшөөрөх дурггүй, олж хардахгүй нэг тийм өнгө аястай байдаг штэ тий. Гэтэл чи яг өөрийнхөө сул талыг олж мэдээ тэрэн дээрээ ажилласнараа сул талаа давуу тал болгож ашиглах боломжтой болно. Тэр өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллах боломж үүсч эхэлж байгаа байхгүй. Тэрийг таниад за би нэг ийм үед хүмүүс инхээр нэг уурлаад байдаг шүү гэдгээ анзаарчих юм бол тий одоо ингээд чи өөрийнхөө тэр сэтгэл хөдлөлийг хуримтлуулж явсаар байгаад нэг хэрэггүй үедээ генет тесрээд ингээд уураа гаргацдаг ч юм уу тий тиймэрхүү гинтийн байдалд орохгүй гэсэн үг. Миний хувьд гэх юм бол би ер нь багасаа за унших, бичих, сонсох за тий дээрэс нь одоо кинетик хөдөлгөөний тийм чадруудаа ер нь хэд маш сайн хөгжүүлж ирсэн. Миний ганц чаддаггүй зүйл гэх юм бол ярих. Би ер нь юм ярих дурггүй. Маш чимээгүй, маш бага ярьдаг. Ярианы чадвараа бүр огт хөгжүүлээгүй. Тэгээд тийм болохоор хэл яриагаа ашиглаагүй болохоор бас муу ярьдаг. Тэгэд одоо бас ингээд өөрийнхөө сул тал дээр ажиллаа тий ингээд олж авсан мэдлэг мэдээллээ бас ингээд хэл яриагаараа илэрхийлэх гээд ингээд сууж байгаа нь бас өөртөө ажиллаж байгаа нэг хэлбэр байхгүй юу? Тэгэхээр за танд бас ямар сул тал байна? Тэрийг яаж давуу талаа болгож ашиглаж болох вэ гэдэг бас нэг бодоод үзээрэй. Тэгэхээр хүн ер нь ингээд өөрийнхөө сул талыг олж таних тулд бүр дээрээ маш их ажиллах шаардлагатай. За үүн дээр хийж болох нэг зүйл нь гэх юм бол бясалгал байдаг. За бясалгал бол одоо ингээд хар мянган төрлөө тий. Зүгээр дотгошоо суугаад бясалгах, бүжиглэж бясалгах, одоо алхангаа бясалгах гэдэг ч юм уу тий. Хүн өөртөө яг тохирсон тэр бясалгалынхаа арга замыг олоод за одоо YouTube дээр бол guided meditation-ууд байна. Эсвэл ингээд хөгжим сонсонгоо бясалгадаг хүмүүс байна тий. Тэгээд ингээд дотгошоогоо өөрийгөө анзаараад эхлэхээр хүн ер нь яг жинхэнэ мөн чанараа олоод жинхэнэ өөрийгөө таних эхэлдэг байхгүй юу? Карл Юнгийн хэлсэн үг байдаг. Хэн гадагшаа харж амьдрна, тэр хүн зөөдөлж байдаг. Хэн дотгошоо харж өөрийгөө дотроосоо таних мэднэ, тэр хүн ингээд дотроосоо сэрдэгэ гэсэн үг байдаг. Тэгэхээр бид нар ер нь л одоо өөрийн сэтгэл зүйд миний дотор юу болоод байна, яагаад байна гэдэгт тэр маш сайн анхаарч тэрнтэйг ажилдаг байх хэрэгтэй. За тэгээд хүн ерөнхийдөө ингээд өөрийнхөө сул талыг мэдээд, өөрийнхөө давуу талыг мэдээд мөн чанараа олж таниад эхлэхээр хүний одоо махан бие, хүний оюун санаа буюу одоо уурэг тарих, тэгээс хүнс гурав тэр үед яг ингээд жинхнээсээ нэгдэлд орж тэгээд хүн өөртөө ингээд зөрчилдгөө болол тий ингээд амар амгалан дотроос амар амгалан мэдрээд эхлэхээр цаанаас ингээд аз жаргалтай болж эхэлдэг. Цаанаасаа амьдрал ингээд утга учиртай ингээд гоё болж эхэлдэг гэж байгаа байхгүй. За үүн дээр хамгийн сүүлд нэмж хэлэх зүйл нь өөрийгөө хязгааргүй зүйлтэй холбо гэж байгаа байхгүй. За хязгааргүй зүйл гэх юм бол одоо бүх төрлийн шашин шүтлэг бийж болж байна тий. Тэгээд одоо монголчууд болохоор эртээр үеэс мөнх хөх тэнгэр гэж шүтэж ирсэн бөө мөргөл байгаль ээж гэж шүтдэг тий. Тэгэхээр ямар ч байсан ингээд надаас илүү ямар нэгэн хүчин зүйл энэ дэлхий дээр энэ харваа ертөнцийн дээр байдаг гэдэгт итгэж амьдрах юм бол хүний амьдрал бас илүү гүн гүнзгий утга учиртай болж ирдэг. Заавал ямар нэгэн шашин шүтлэгт ордоггүй маа гэхэд тий одоо байгаль ээжигээ шүтэх, эрчим энергийг шүтэх гэдэг ч юм уу. Эсвэл зүгээр л би одоо сайн хүн байхын төлөө хичээж амьдрах юм бол угаасаа надад ингээд сайн сайхан зүйл ирнэ гэдэгт итгэгч гэдэг юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээд чамаас илүү ямар ч байсан ямар нэгэн хүчин зүйл байдаг гэдэгт одоо итгэж амьдрах, итгэж найдаж амьдрах хэрэгтэй. За тэгээд өнөөдрийн хувьд нэг иймэрхүү зүйл хуваалцахыг хүслээ. Энэ хүртэл надтай хамт байсан маш их баярлалаа. Баяртай.